Голомт банкны зүгээс харилцагчдынхаа тогтмол хэрэглээг урамшуулах зорилгоор Big Loyalty хөтөлбөрийг 4 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн супер азтныг тодруулж шагналыг нь гартууллаа. Big Loyalty оноотой хөтөлбөрийн хүрээнд банкны бүтээгдэхүүн үйлчлэгийг авах бүртээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоо ашиглан төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалт хамрагдах боломжийг харилцагчдад олгодог. 4 жилийн турш амжилттай хэрэгжсэн тухайн хөтөлбөрт энэ жилд 700 мянга гаруй харилцагч хамрагджээ. За Big Loyalty хөтөлбөрийн онцлог нь харилцагчийн тогтмол хэрэглээг бидэд урамшуулах зорилгоор явуулдаг байгаа. За хадгаламжиндаа орлого хийх, карта уншуулах гэдэг ч юм уу тий. Харилцагчийн тогтмол интернет банкны хэрэглээ, зээлийн бололч юм тогтмол хэрэглээг урамшуулж купон оноонд цуглуулдаг байгаа. Тэгээд тус купон оноогоороо лоялти оноогоороо купоноо туталж авах эсвэл хазтнуудын суглаанд хамрагдах юм боломжуудыг бүрдүүлж өгсөн байдаг. Супер шагналуулах BYD Silion 6 маркийн автомашины эзнийг 4-р сарын 18-нд Голомт банкны Facebook хуудасаар явуулсан шууд амжилтын үеэр тодрууллаа. Голомт банк маань хүүний хувьд бусад банкаас хамаагүй илүү тэгээд хамгийн эрсдэлгүй, найдвартай тэгээд тийм болохоор зэрэг байнгын үйлчлүүлдэг. Big Loyalty хөтөлбөр нь энэ оныг дуустал үргэлжлэн. Ингэхдээ сар бүр iPhone 16 Pro Max гар утасны нэг азтан тодруулах юм байна. Иймд Голомт банкны зүгээс харилцагч нараа банкны бүтээгдэхүүн үйлчлэгийг идэвхтэй ашиглан, оноогоо идэвхтэй цуглуулан Big Loyalty хөтөлбөрт хамрагдаж азтан болохыг уриаллаа.